Америкийн хувьд болохоор сонгуулийн систем арай одоо юу гэдэг юм бэ өөртэй манай Монголыг бодоход яа гэвэл Америк ч өөрөө ерөнхийлөгчийн засаглалт орн, манай Монгол ч парламентын засаглалт орн гэж яригддаг тий. Гэхдээ Америкийн хувьд болохоор онцлог нь юу вэ гэхээр эн чинь нэг олон үндэстний орн байгаа байхгүй. Тэгэнгүүт миний бүр сонирхож ингэж харсан зүйл ерөөсө баг итгээгүй зүйл гэх юм бол Америкийн цагаан арьстан одоо үндэстэн бол хамгийн их хувь нийцэлж байгаа шүү дээ тий. Тэгээ энээс ер нь нэг 40% нь бол нөгөө арчилсан намдаа сонгуул өгдөг юм байна. 60% нь болохоор бүгд найрамдах намдаа сонгуулийн өгчдөг юм байна. Гэтэл нөгөө Африк гаралтай Америкууд болохоор 95% нь арчилсан намд өгөөд 5% нь бүгд найрамдах намд саналаа өгдөг жишээтэй. Манай Аз гингүүт яг баг 50-50%тай. Яг одоо энэ Аз үндэстний хувьд бол яг ингээд 50-50%тай ч юм өгдөг байж ингэж таарч байгаа байхгүй. Энээс өшөөнийг амар сонирхолтой. Одоо яг бидний саяхан ярьжсэн дээр ингээд харахад боловсролын төвшнгөөрөө сонгуулийн оролцоо шал өөр идэг юм байна. Дэд боловсралтай хүмүүсийн оролцоо нараг 50% нийцэлж байгаа. Одоо биш 60% нийцэлж байгаа. Одоо боловсралтай тусмаа илүү их оролцоотой сонгуульдаа ингэж их оролцоотой. Тэгэхээр магадгүй энэ бол яг нөгөө өгөгдөж байгаа датаг нөгөө анализ хийж чаддаг тэр бүлгийн хүмүүс яг тэгэж очиж оролцож байгаа.